дараачийн энэ тулс за энэ бол нөгөө төхөн Excel файлаар одоо хадгалсан тохиолдолд энийг бол ашигладаг байгаа. За энийг бол дараа үзсэн. За энийг үзье. За энэ бол нөгөө холболт хийхэд ашиглана. За одоо жишээлбэл 5 цангийн тушаатай холбоё, 2 тушаагаар нь холбоё, тушааг хөлөх хөлтэй хамт холбоё. За ийм байдлаар холбоё. За ингээ холбохын тулд эхлээд бид нэр тушаа юугаа дэшгээ энүүгээр холбож өгье. За энийгээр холбож өгөхийн тулд эхлээд энийгээ сонгоно гэсэн. За энэ дээр ингээ сонгонгууд энэний хэмжээ гарч ирнэ. За энэний хэмжээ яах юм бэ гэхээр 8 одоо өргөнтэй 40 одоо урттай ийм одоо бэлтгэж байгаа шүү. Эндээс ийм хэмжээнүүдийг сонгох боломжтой гэсэн үг. За ингээд 8 гэдэг нь наад нүүрэн тал сонгосон ирмэгээс 8 мм байна гэсэн үг. За энэ одоо нэг ингээд 20 гэдэг маань одоо яах нь дахиад энэний өргөнийг зааж өгч байгаа гэсэн үг. За ингээд энийг эхлээд энд хадгалчнаа. За ингээд хадгалсныхаа дараа энийг боглоор гэрхээ явуулж байгааг харахын тулд энийг ийм гэрэлтэх чанартаагаар харчээ. За ингээд энийг сонгоод save гэсэн. За одоо энэ дээрээс за ингээд ийм ногоон болох хэвээр. Ногоон болж байна гэдэг нь энэ гадаргуугаас хамгийн эхлээд хэмжилтийг авна гэсэн. За ингээд энэ хэмжилтийг авахдаа энэ голлуулаад юм уу? Ингээд хоёрыг байх юм уу? Голлуулж явах юм уу гэдгээ сонгочихно гэсэн. За ингэнгүүт энэ мэн дээшээгээ энэ хоорондоо холбогдож байна гэсэн. За дараа нь бид нэр хоёр тушаага хооронд нь холбож өгье. Хоёр тушаага хооронд нь холбож өгье. За элемент маань ийм. За 8-ын одоо ерөнхийдөө радиусын диаметр 8-аар холбогдно гэсэн. За энд ингээд нөгөө ногоон сонгогдсон байгаа учраас за бид нэр энэ төвийг олоод энэ дээр холболт хийчихье. За ингээд энэ маань хоёр тийшээ холбогдно гэсэн. За дараа нь энэ бүрэнхий цилиндрээр холболт хий. За цилиндрээр холболт хийхдээ бид нар за энэ одоо ойролцоогоор энэ чинь 3 санж. За хамгийн голдоо гэх юм бол за энэ хэмжээ 840 гэдэг маань энэ 8 диаметртэй 40 урттай гэсэн үг. За энийг бид нар ерөнхийдөө 15-аар сонгочихъя. Энэнийхээ голыг олох гэж байгаа учраас энэ маань 30 урттай учраас 15 гэж сонгочихъя. За ингээд save. Тэгсэн чинь энэ маань сонголтсон байгаа учраас энэ сонголтыг эхлээд гаргах хэрэгтэй эхлээд ингэсэн. За ингээд гарсныхаа дараа эхлээд эргээд сонголтоо хий. За энэ сонголт маань 15 хэвээрээ save чинь. За ингээд энийг энийгээ сонгож өгнө гэсэн. За ингээд сонгоод аль цэг дээр вэ гэдгийг тохируулж өгөх. За энэнийхээ төвд байх учраас төв дээр дараад өгч. За ингээд ийм холболтууд хийдэг байх нэ гэсэн. За ингээд холболтоо хэр зүг болж вэ гэдгийг одоо бид нэр шалгая. За шалгахын тулд эхлээд бид нэрийг зөөгөөд шилжүүлчихье. За ингээд тавцангаа мэдл дэш зөөчнө гэсэн. За ингээд энийг гэрэлтэх чанарыг нь хасчихгоот энэ маань ийм байдлаар хогдоод ингээд орчихсон гэсэн. За ингээд энийг шалгая хэмжээ маань яаж байх ёстой вэ гэхээр L-ээр шалгачих болно. За L-ээр шалгахын тулд за энэний тойргийн төвийг олох ёстой тийм үү? Тойргийн төв маань төв дээрээс ийшээ ирмэг дээр бол 15 байх ёстой. Ийшээ энэ маань 15 төв болсон байх ёстой. За ингээд диаметрийн хэмжээг харуул. Энэ диаметр нь хэд юм бэ? За энэ ингээд 8. За 8 байх ёстой. Энэ яг юу яахгүй юм гэсэн. Ингээд 8 мм-ийн диаметртэй байгаа гэсэн. За тэгээд энэ нөгөөх доод хөлийг бол бас голлуулж болох хэрэгтэй байсан. Центр гэдэг өгчнө. Учираас энэ бол яг зөвхөн энүүндээ захируулж бид нэр 15-ыг сонгоод энэ хөлнийхээ одоо голыг сонгосон байна. За энэ хөлний голыг сонгоно гэдэг маань эндээс гол маань хэд 20 байгаа гэсэн үг. За энэний төвөөс бишгээ ингэ хэмжинэ гэдэг нь улаан шуурны доо.
За ингээ хэмжээ ингээд энэ 20. За энэ 20 гэж байгаа маань 40 дэх хөл байгаа учраас яг ингээд голоолсон гэсэн. За энэ метр энэ ингээд өндрийн хэмжээ, уртынхын хэмжээ бол энэ 8 диаметртай. Хавьцдаг учраас бид нэр одоо яах нь хэмжээгээ бол хідэн доошоо дэшег одоо яах нь оруулах гэдгээ тооцоод тэр тоон утгаас сонгоод хэрэглэх боломжтой байдаг байна гэсэн.